Улсын орны хамтын нийгэмлэгийн сайдрын 7-р баг хуралд Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирж оролцсон Мянмарын ардчлалын төлөө тэмцэгч Нобелийн шагналт үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Суу Чи өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчтэй уулзаж тэдний сонирхсан асуултанд хариулсан юм а. Тэгэхээр тэрээр Монгол Улсад ажиллах хугацаанд маш их хөтөлбөртэй ажилласан ч гэсэн хэвлэл мэдээллийнхэнд одоо энэхүү цаг зав гарган ярилцсан юм. Well, my impression is that Улсад ирсэн ирээд анхны сэтгэлээсээ хуваалцахад би танаа улсад ерөөсөө өөрийгөө гадны хүн эсвэл монгол хүмүүсийг миний зүрх сэтгэлээс хол хүмүүс гэж ерөөсөө надад авахгүй гэж бодогдохгүй. Газар зүйн хувьд ч гэдэг юм уу байгаль цаг уурын хувьд бол манайхад мэдээж өөр. Би өмнө нь бол Монгол улсын Мерстер суур хавцалтай газар байж үзээгүй. Намайг одоо Мянмараас Сахарнасаа гараад явахад манайх агаарын хэм бол 39 градустай тийм өндөр халуунд байсан. Монгол гэхэд одоо ямар орчил авах таны бүгдээрээ харж байгаа. Байгаль орчны хувьд бол ийм цаг уурын хувьд хувь хүний хувьд бол бид ерөөсөө ялгаатай зүйл алга гэж би бодож байна. Гаднаас нь харахад ч бид нар хүмүүс бидний одоо баримталж байгаа дэг жаяг бидний хэрэгжилж байгаа үг хэлбэрээс ихсүүлээд ерөөсөө бид нар нэг л хүмүүс юм байна гэсэн ойлголт төрж байгаа. Нөгөө утгаараа амьдралын анхны хэвийн аягаас хараад үзэхэд бол монголчууд маш их цагаан айдаа хэрэгэлдэг идэж ууж байгаа нь биднээс жоохон өөр юм л да. Бид нар бол ногоо удаа идчихсэн гэдэг ард юм. Тэгэхээр энэ ойр зүрийн тэр хоол хүнс сонирхол гэдгээс бусдаар бол бид нар нэг сэтгэлтэй нэг бодолтой тийм хүмүүс л харагдаж байна. Ерөөсөө гадны хүн шиг надад бодох байна. Монголын Мянмар хэл хоёр бол бас төстэй. Англи товчхон богинохон өгүүлбэр монгол хэл дээр бол Мянмар хэл дээр маш урт өгүүлбэр болж ирсэн юм. or perhaps because we come from the same racial stock. I don't like to think of democracy. Загварын хувьд ярихад ардчлалыг би загварчлах дургу. Монголын загварч гэдэг юм уу, Бирмийн загварч гэдэг юм уу, би энэс айлтгах татгалздаг. Манай өмнөх одоо төр засгууд бол Бирмийн ардчлал гэж, Мянмарын ардчлал гэж тэр загварыг ярьдаг гэсэн. Загварчлах тусмаа ардчлалыг бид нэр хязгаарлаж, хайрцаглаж гэсэн. Ингэснээр бид нар тэр ардчлалын бусад одоо ардчлалаар дамжиж түгээн дэлгэрч явах хэвээр тэр үзэл баримтлал бид нар хязгаарлаж гэж боддог учраас би Мянмарын юм уу, Монголын загвар гэж би ярих дургу. Ер нь бол Монголын ч байв, Мянмарын ч байв, энэ бол бидний сонгосон зам өөр өөрсдийн л зам. Бидний л одоо өөрсдийн сонголт учраас тэр нь ямар байх нь бол бидний ажлаас ухаанаас ихэвчлэн шалтгаалж болно. Монгол улсыг өөрийнхөө орнтой харьцуулах бол ардчлалын зам дээр бол Монгол бол биднээс нэлээд гол тасарсан түүх яваа. Гэхдээ бидэнтэй нөхөрсөг найрсаг хамтарч ажилласнаар бид нар тун удахгүй гүйцэж явж чадна. Бусад аль ч орн шиг бид нар ардчлалынхаа замаар амжилттай замнаж чадна гэдэг. Able to overtake you. Монголын эдийн засгийн сэдвээс 3 асуулт байсан. Тэгээд хариулт болгоны тус-тусдаа ингээд асуулт гаргаж байна. Эхний асуулт оруулалтын орчин. Мозамбик, Монгол, Мянмар 3 улсыг одоо шинэ торгоны замын 3 үндсэн цэг болж байна гэж үзэж байгаа. Та энэ дээр одоо өөрийн бодлоо хэлнэ үү гэж асуусан юм. Well, there's the perception. Хөрөнгө оруулалтын орчин бөгөөд хөрөнгө оруулалтын боломж бол манай оронд бол орчныг бол бид нар бүрдүүлнэ. Боломжууд бол зөндөө гарнаа. Гэхдээ хүссэн хэмжээгээр бол хөрөнгө оруулалт орж иж харах нь эхлээгүй байгаа. Энд би хүмүүстэй нэг зүйлийг сануулж байгаа. Тэрний үед бид нар өөрсдийнхөө сонголтыг ялангуяа эдийн засгийн эрхийг хөгжүүлэхдээ бид нар өөрсдийнхөө сонголтыг маш ухаалаг хийхгүй болвол эргүүлээд тэр нь төр засгийн бодлого бидний сонголт буруу хэлбэрээр хэрэгжих вэ гэдгээс би хүмүүсээ их хүмүүстэй хэлж байгаа. Бид нар төр засгаас хариуцлагатай байдал, ухаалаг зөв холыг харсан шийдвэрүүд тэгээд популист биш амлалт гаргаж чадах тийм эр зоригийг бид нар төр засгаас хүлээж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалттай холбогдуулаад гаргаж байгаа шийдвэртэй энэ 3 үндсэн зарчмыг, энэ 3 үндсэн чанарыг манай төр засаг хангах ёстой гэж үзэж байгаа. За хоёр дахь асуулт Монгол, Мянмар хоёр улсын хоорондох дипломат харилцаа тогтоож болох боломж ирээдүйд. Монгол улстай бид нар цаашдаа найрсаг, сайн сайхан харилцаатай байна гэдэгт огтхон эргэлзэхгүй байгаа. Тийм боломжуудыг тавигдаад эхэлсэн байгаа. Манай хоёр улсны харилцаа цаашаа дардан замаар явна. Яг л бид нар дундаа хаваадаг үнэт зүйлс нэгтэй. Бид нар арчилсан замаар явж байгаа. Бид нар нэг бүс нутагт орж байгаа. Түүнчлэн бидний дэлхийн эдийн засгийн хувьд өнөөдрийг дэлхийн 2 алтны зам уурхаа гэж ярьж байгаа. Тэр утгаараа бол бид нар хуваалцах чим их мэ нэг нэгнээсээ суралцаж хамтран давших боломжууд их байгаа. За 3 дугаар эмэгтэйчүүд нөгөө улс төрийн болон эдийн засгийн эрхээ хэмжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлээ тулгарч байна гэж асууж байсан. Ер нь намайг бол арчил хүний эрхийн төлөөх одоо сод нэг тэмдэг гэж ярихад би өөрөө жоохон надад хэцүү эвгүй байдаг. Би эндээ бас тэгж хэлүүлэх дурггүй. Зүгээр намайг арчлалын төлөөх
ажилтан ардчлалын төлөөх хар ажилчин гэж хэлэх юм бол илүү үнэнд ойртох болов уу гэж бодож байна. Ер нь бол эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар ярихад манай орнд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хүүсийн тэгш бус ялгаа, хүүсийн тэгш бус байдал ажиглагдж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд улс төрд оролцохдоо эрэгтэйчүүд шиг амжилттай байж чадахгүй гэсэн нэг тийм тогтсон хөрсөн ойлголт байдаг. Тэрийг бид нар дан ганц эрэгтэйчүүдэд мэдлэг боловсрол мэдээлэл олгож эрэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөхөөс гадна бид нар эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөө итгэлд хүчинд итгэх тэр итгэл үнэмшлийг бид нар эмэгтэйчүүдтэй төлөвшүүлэх ёстой. Тийм учраас бид нар эмэгтэйчүүдийн тэгш байдлын тухай ярихдаа бол илүү эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, тэднэрт илүү боловсрол олгох потенциалтай байна гэдгийг мэдрүүлэхийн төлөө хамгийн түрүүнд ажиллах ёстой байна гэж байна. Because it's the women who bring up their sons. Монгол Улсын ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч Монгол орнд ажиллах хугацаанд одоо хил мэдээллийн салбарын төлөөлөгчтэй цаг зав гарган уулзж байгаа танд тэгэхээр талхал илэрхийлье. Тэгээ миний тавих асуулт бол одоо таныг Мянмарын ардчлалын төлөө тэмцлийнхаа төлөө гэрийн хорионд хоригдож байхад одоогийн Монгол Улсын ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг хугацаа давтцгаа. Тэгэхээр энэ цаг хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч одоо таны одоо гэрийн хорионд суулгахын төлөө тодорхой алхмуудыг хийж байсан. Тэгэхээр энэ дээр таны сэтгэл одоо ялхан үлдсэн байдаг вэ? Тэгэхээр хоёрдугаар болохоор та бол одоо маш олон жил гэрийн хорионд байхдаа Мянмарын одоо цэргийн эргэтэн дархтнуудын эсрэг бол тууштай тэмцэж байсан. Тэгэхээр энэ хүмүүс бол таны эсрэг амь насны түнч хүрч болох хэмжээний одоо ийм аюул зандлыг бол илэрхийлж байсан. Тэгэхээр та бол өнөөдөр өөрийнхөө тэмцлийг тодорхой үр дүнд хүргэсэн хүн. Тэгэхээр таны ард ямар хүч байсан бэ? Ийм хоёр асуултыг асуумаар. I've always been very grateful for the support that I received from people all around the world with regard. Намайг гэрийн хорионд байхад миний төлөө, намайг чөлөөлөх төлөө дуу хоолойгоор нэгтгэсэн дэлхийн бүх манлайлагчид лидерүүдэд би талархалтай явлаа. Гэхдээ би Монгол Улсын ерөнхийлөгчийн дуу хоолой, Монгол Улсын ерөнхийлөгчийн оролцооноос юунд нь илүүтэй талархдаг юм бэ гэхэд тухайн үед бол Азийн лидерүүдээс хоолой бараг сонсогддог, дуурддаг цөөн хүмүүс л одоо Азиас лидерүүд дуурж байсан. Монгол Улсын ерөнхийлөгч зоригтой, тод тэгж дуурсан миний эрхчлөөний төлөө. Тэгээд тэрэнд нь бол үнэхээр энэ хүний хэлсэн үг миний төлөө тэгж гаргасан тэр сэтгэл нь бол миний зөвсөлд онцгой байрсан үйлчлэг. Энэ би баян талхаж явдаг. Ялангуяа Азийн орны лидер гэдэг утгаар нь талхаж явдаг юм аа. За өөрөө чи хоёр дахь асуултанд бол тэрүүн одоо цэргийнхэнтэй ингэж тулж ингэжсэн тэр конфронтац буюу зөрчилдөг, тулалдах гэдэг үгэнд бол би хэрэглэх дургу. Тэрний оронд reconciliation буюу зөрүү бурууга арилгаж одоо нэг зүгт харах чадвартай болох. Тийм үгийг би яг армийнхтай харьцаж ирсэн юм харилцаанд ажиллахыг хүсдэг. Арми бол одоо үндэсийн гэрмийн армийн үндсийг манай аав байгуулсан. Одоо ч гэсэн манай аавыг армийн үндэслэгч гэж манай аав түмэн хүндэтгэж хайрлаж байдаг. Арми бол яг байгуулагдсан үндэс утгаараа зорилгоороо бол их орныхаа тусгаар тогтнолыг сахин хамгаалахтай. Энэ үндсэн өөрийнхөө функцийг гүйцэтгэж байгаа. Манай армийг ард түмэн хайрладаг. Арми өөрөө ард түмнээ хайрладаг. Нэгнийгээ харилцан хамгаалдаг. Хүн хэцүү үед бол ард түмэн армийнхны хоолой bijээгээ явж исэн үед бол би одоо зүгээр бид нар энэ харилцааг дахин сэргээхийн нэгэндээ итгэдэг болох тэр нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бол бид нар Мянмарт ажиллах хэрэгтэй байна. Тэр military буюу цэрэг болон иргэний нийгэм нэг нэгэндээ хүндэтгсэн нэг нэгнийхээ хайрлсан сэтгэлээр хандах цагийг бид нар нааш тусдаг. Ахан дүүс гэдэг тэр үгийг бид нар армитай харьцахтаа хэрэглэдэг болох хэрэгтэй байна. Армийн хамгийн гол алдаа нь буюу юунаас нь вэ? Ер нь бол арми миний амьдрал, миний эрхчлөлд занал хийдэг учруулсан гэж би үздэг. Армийн алдаа нь юу байсан бол улс төрд оролцсон. Улс төрд оролцсон нь армид болоод эргээд манай улсын эрх ашигт маш харшаар нөлөөлсөн учраас бид энэ армийнхаа ч нэрийг цэвэрлж авъя. Хоёрдугаар армид мэрэгжлийн үндсэн үүрэг функцээр биелүүлдэг тийм институт болгож авъя гэсэн юм байр суурьтай байна. And minds of our people. So I do not look upon it as confrontation, but as efforts towards reconciliation. За баярлалаа Батэргэл онцлогч. Тэгээд таныг яг Монгол улсын Улаанбаатар хотод ажиллаж байх энэ хугацаанд бас манай улс төрийн зарим хүчнүүд 50 жигсаал зүгт хийж байна. Энэ тал дээр та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй. I'm afraid I was Ер нь бол энэ 50 замаар жигсаалж байгаа би бол гарчуулцмаар санагддаг. Яг юу хүсэж байгааг нь өмнө мэднээр санагддаг. Ер нь бол жигсаал цуглаан хийн гэдэг бол арчлын нэг элемент, арчлын нэг хэсэг гэж би боддог. Гэхдээ жигсаал цуглааныг хуулийн дагуу дөрмийн дагуу одоо тогтоогдсон дөрмийнхаа дагуу хийх ёстой. Ялангуяа би өөрөө хууль дээдлэх хорооны даргын хувьд бол хууль ёсоор хуулийг дээдэлж хуулиар ажиллах ёстой гэдгийг би бол чухалчилдаг.
Тийм учраас хуулиндаа юу яаж байгаа бол захирагдж байгаа бол байж болох зүйл арчлаг. Thank you very much for giving me an opportunity to answer a question to you. My name is Ko Hirano of Japan's Global News Agency. When I heard your comments about Tibet earlier today, that gives me an impression that you're already the president of Burma because of your realistic and skillful answer. May I confirm your desire or willingness to become president in 2015? And also, you talk about maintaining good relations with China. What's your views about relations with North Korea, for example? What would you say to leader Kim Jong-un when his country increases tension with his missile and nuclear programs? Thank you very much. Well, first of all, as to whether or not Түрүүн ерөнхийлөгчтэй уулзалтанд лекцэн дээр сууж байгаа та хоёрын яриаг харахад та бас Мянмар улсын ерөнхийлөгчийг төрийн тэргүүн шиг надад санагдсан. 2015 онд сонгуульд та ерөнхийлөгчдийн одоо юунд сонгуульд оролцох сонирхол төлөвлөгөө байгаа юу гэж асуусан. Хариулахад бол шууд хэлхий надад тийм сонирхол байгаа. Зарим хүмүүс бол зарим улсын намын тэргүүнүүд бол үгүй ээ яадаг ч юм бэлээ гэсэн жоохон бөөр хэлсэн хариулт өгдөг бол би бол шууд надад тийм төлөвлөгөө тийм хүсэл байгаа гэж хэлээ. Өөрөөр бол ер нь улс төрийн намын тэргүүн байж улс төрд сериосно ажиллаж улс төр хийн гэдэг чинь ерөөсөө өөрсдийнхээ тэр намынхаа тэргүүнийг төрийн тэргүүл болгохын төлөв байгаа шүү дээ. Яг жинхэнэ утга зорилго нь бол. Тийм учраас тэгнэ. Би 15 онд сонгуульд оролцсон. Хоёр дахь асуулт та хятад оронтой харьцаанд ач холбогдол өгж байгаа гэж хэлсэн. Дээр нь өмнөд хойд солонгостой харьцаанд ямар ач холбогдол өгж байна вэ? Энэ улстай яаж харьцах вэ? Энэ улсын тэргүүнтэй уулзах бол та одоо арчлын талаар ямар үг хэлж яах болоо гэсэн асуулт ирсэн. За тэрнээр бол би ганц хятадын тухай яриаггүй. Ер нь бол би хятад энэтхэг гэдэг өөрсдийнхөө хөрш орнуудын талаар ярьсан. Хөрш орнуудтайгаа бол бид нэг хамтран хэрэгжүүлэх шийдвэрлэх асуудлууд бол хамтарч ажиллах бол асуудлууд бий. Энэ бол хамтын ажиллагаа цаашид энэ чиглэлээр өрнөх байх. Өмнөд солонгосын үед бол манай хойд солонгосын үед бол манай хөрш бол биш. Тийм учраас бол улс төрийн холбогдолтой улс төрийн ялангуяа орчин үеийн тэнд үүсэж байгаа өнөө зөвлөдөд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж нэг л зүйл хэлэхэд тэд нар бидэнтэй адилхан үнэт зүйлс баримталдаггүй учраас нөхцөл байдлыг өнөөдрийн ийм төвшөнд хүргэсэн байгаа болов уу? Тийм учраас ер нь арчлын миний бол философоор арчлын түгээн дэлгэрүүлэхийн тулд нэгдмэл үнэт зүйлстэй болохын тулд бид нар хүч хэрэглэхээс илүү биднээс өөрөөр арчлыг үнэт зүйлсээ болгохыг хүсэхгүй байгаа тийм хүмүүсүүдийг арчлыг хүсдэг болгохын төлөө ажиллах. Бидний зүрх сэтгэлийг бид нар өөрсдийнхөө үйл ажиллагаа үйлдэлээрээ дагуулах ёстой гэж л бодож байна. Тийм учраас хүч хэрэглэлгүйгээр арчлыг эсэргүүцдэг хүмүүсүүдийг арчлын талд оруулахын төлөө ажиллах ёстой байна. За баярлалаа. Дараагийн хуваартай байгаа учраас ингээ хөвлөм бохирлоо үгээр өндөрлөе. Асуултууд ерөнхийдөө давхцтай хариултаа авсан байх гэж баярлаж байна. За ингээ хөвлөм уралд үргэлжлүүлсэн ансан сүшаадагтад баярлалаа. За студиучтай баярлалаа. Жинхэнэ ардчлалыг хөгжүүлэхэд хэвлэл мэдээлэл эрхчлөлөө хамгаас чухал гэж тэрээр үздэг юм. Тийм учраас одоо Монголын сэтгүүлчтэй уулзаж түүний эдний асуултанд хариуллаа.